За ийхүү зөөлөн итгэлд богд зонхоо лам байр бодмрийн зэргийн хураангуй утга хэмээх номон дотроо үхээд муу зяан дуунахын муу зяанд одоо үл унахын баталгаа байхгүй. За тийм түүний аюулаас аврах нь чухагдээд гуравтал магадтай. Тиймээс аврал одуулахыг машид баттай хийгээд түүний суртгаалыг доройтуулал үгүй одоо үйлдэх хэрэгтэй. За тэр нь ч хар цагаан үүлийн үрийг сайтар санаад авал орхилыг ёсчлон одоо бүтээхээс бол харгалзнаа хэмээн одоо айлдсан байдаг. Тэгэхээр бид нар бол одоо үхээд муу зяанд одоо унахгүй гэх тийм ямар ч одоо баталгаа байхгүй юм аа. За хичнээн одоо буян хийсэн ч гэсэн урдийн энэ болон одоо урдийн үлийн ирэхээр үхээд муу зяанд одоо унах тийм магадлал бол бидэнд одоо маш өндөр байдаг. За тийм учраас тэр муу зяаны зовлонгоос одоо аврах юм маань хамгийн түрүүний одоо авралт юу байдаг вэ гэхтэй зэрэг болвол Бурханд одоо аврал итгэлийг одуулах одоо Бурхан гончгсомл одоо биднийг бол аврах юм аа. За тийм учраас Бурхан гончгсомд бол маш одоо баттай тийм аврал итгэлийг одоо одуулах хэрэгтэй. За тэгээд тэр одоо аврал итгэлийг одоо Бурханд одоо итгэл одуулаад за тэгээд тэр одоо баттай байхын одоо нэг одоо учир нь юу гэхтэй зэрэг болвол түүнийхэн одоо суртгаалыг сайтар одоо биелүүлж явах хэрэгтэй юм. За тэр суртгаалыг сайтар биелүүлнэ гэдэг нь юунаас одоо харгалзах вэ гэхтэй зэрэг үүлийн үрийн одоо авал орхилыг ёсчлон одоо үйлдэхээс харгалзах юм аа. За тийм учраас бол бид нар одоо Бурханд аврал одуулах хэрэгтэй. Бурхан гончгсомд аврал одуулна гэдэг бол өөрийнхөө одоо оюун санааг бол түүнд одоо даатгах нь гэсэн үг юм. Бурхан ном одоо хуурга 3-т өөрийнхөө одоо оюун санааг бол машид одоо даатгаад за тэгээд түүний одоо хүчээр бол одоо бид нар энэ орчлонгийн зовлонгоос одоо аврагдах ийм одоо юм аа. За тэгээд аврал итгэлийг одуулаад түүний суртгаалыг бол ёсчлон одоо биелүүлэхгүй бол аврал итгэлд одоо хичнээн одоо одуулсан ч гэсэн тэр маань одоо жинхэнэ одоо аврал болж чадахгүй. Тийм учраас Бурхан гончгсомд итгэж байгаа бол түүний одоо суртгаалыг одоо биелүүлэх хэрэгтэй. За тэр суртгаал нь одоо юу байдгийг бэ гэхтэй зэрэг үүлийн үрийг л одоо анхааран авах одоо энэ одоо байдаг юм аа. За тэгхтэй зэрэг бол бид нар ийхүү одоо үхээд одоо муу зяанд унах тэргүүтэн энэ одоо орчтонд бол одоо баттай тийм одоо амар амгалан байхгүй. Орчтонгийн одоо ном гэдэг бол ерөөсөө ямар ч одоо баттай юм одоо байдгүй юм аа. За энэ тухай бол одоо Бурхан багшийн одоо хоёр одоо гол шавийнх нь одоо нэг Шарибуугийн одоо түүх байдаг. За Шарибуу өөрөө одоо гэлэн хүн учраас бясалгал хийж байгаад өдрийн цагаар бол одоо тосгонд одоо очиж өдрийнхөө одоо гүнзгийг бол одоо авдаг. За ингээд одоо тэр гүнзэг одоо ингээд барихаар бол тосгонд одоо очисон. Тэгээд нэг айлын одоо үүдэнд очиод ингээд одоо суусан. За тэгээд тэр айлын одоо урдхан талд нэг том нуур байсан. За тэнд бол тэр айлын өөрийнх нь одоо аав нь одоо нас бараад тэр одоо нууранд бол загас болоод төрчихсөн байсан. За тэгээд яг тэр өдөр бол тэр айлын одоо эзэн буюу нөгөө өнгөрдөг аавын одоо хүүн бол тэр одоо голоос нэг загас барьсан нь бол аавынхаа одоо дараа төрөлн загас болцсон байсан түүнийг одоо барьжээ. За тэгээд түүгээрээ одоо ингээд одоо хоол хийгээд ингээд одоо идчихсэн юм байна. За тэгтэл бол мөн одоо тэр ээж нь болохоо зэрэг нас бараад тэгээд нохой болоод төрцсөн тэр айлынхаа одоо гэрийнхаа үүдийг одоо сахидаг юм нохой болоод төрцсөн байжээ. За тэгээд тэр одоо ингээд гэрийн одоо улсууд бүгдээрээ одоо хоолунд хийгээд одоо идэж байх тэр үед бол нөгөө одоо нохой бол бас хоол идэх гээд ингээд гэр рүү орж ирэхээр зэрэг тэр айлынх нь одоо хүмүүс бол тэр нохойг ингээд хөөж одоо гаргаад тэгээд тэр нохой одоо хөөж гарахтаа бас дагсны одоо нэг ясыг одоо зууж гарч ирээд түүнийг одоо үүдэнд очиод ингээд мэрсэн юм байна. Тэгээд тэрийг одоо ингээд харахтай зэрэг бол одоо эцгийнхээ одоо дараа төрлийн амьтны тэр одоо махыг идэж байсан учраас эцгийнхээ махыг идээд тэгээд эхийгээ одоо ингээд одоо зодж хөөгөөд тэгээд мөн одоо тэр одоо үүлийн үрээр бол бидний одоо энэ насны одоо дайсан гэж одоо байдаг. Янз бүрийн одоо үүлийн үрээр бол бас бие биендээ одоо дайсанч болдог, саданч болдог. Тэгээд тэр одоо нэг үүлийн үрээр тэр айлынх нь одоо гол дайсан болж байсан одоо эцэгтэй нь одоо гол дайсан, өстөн дайсан одоо болж байсан нэг хүн одоо нас бараад тэгээд үүлийн одоо ирэхээр бол тэдний одоо хүүхэд болоод төрчихсөн. За нөгөө хүүхдийг бол одоо ингэр дээрээ одоо маш инкрилээд одоо хайрлаад ингээ байж байсан.
Тэгээд ингээд харахад бол эцгийнхээ одоо махыг идээд эхийгээ одоо зодож хөөгөөд за тэгээд өстөн дайсныгаа одоо өвөр дээрээ одоо ингэж инкрилээд за тэгээд нөгөө загсныхаа одоо ясыг одоо мэрж байгаа нь бол эхнэр нь нөхрийнхөө одоо ясыг мэрээд ингээд харахад бол орчлонгийн одоо юм садан төрөл эцэг их одоо дайсан энтер гэдэг бол ямар ч одоо баттай биш ийм юм байна гэдгийг хараад тэгээд шари бууд юу гэж одоо хэлсэн бэ гэхдээ тэр орчлонгийн одоо номонд бол инээд одоо хурч байна гэж ингэж одоо хэлсэн юм байна. За тэгэхээр иймэрхүү одоо байдлаас ингээ харахад бол орчлонгийн одоо ямар ч юм бол баттай тийм юм одоо байдгүй. За тийм учраас бид нар бол энэ одоо орчлонгийн юмд одоо сэтгэл хоргодож энэ орчлонгийн юмд одоо шунаж түүнээсээ одоо болоод бол бид нар бол маш их одоо зүйлийг одоо алдаж байдаг ийм одоо юм. За тийм учраас орчлонгийн зүйлд бол шунах юм байхгүй гэдгийн одоо нэг жишээ бол одоо энэ юм аа.